Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Америкийн нэгдсэн улсын дарамт жахалт шийдвэр гаргалтын түвшинд нөлөө үзүүлэхгүй гэлээ. Орос улбаны улсын эсрэг Америкийн нэгдсэн улсын газрын досны хоргийн улмаас Хятад энэтхэг улс хохирол амсаж болзошгүй байна. Хойд Солонгос улсад Орос улбаны улсын Курск мужийн байлдаанд амь өргөцсөн цэргүүдийн дурсгалд хүндэтгэл үзүүлэх ёслол болжээ. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп баруун эргийг Израильд нэгтгэвэл Америкийн нэгдсэн улсын бүх дэмжлэг зогсно гэжээ. Арамдаг үзэгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд хүрч байна. Бид олон улсад болж байгаа онцлог үйл явдлуудаас AFP агентлагийн албан ёсныг сурвалжтайгаар хүргэж байгаа. Өчигдөр Америкийн нэгдсэн улсын зүгээс Украины дайныг зогсоох хэлэлцээрийг урагшлуулах зорилгоор Орос улбаны улсын хамгийн том газрын тосны компаниуд болох Роснефть, Лукойл болон тэдний 30 гаруй охин компаниудад 20 арга хэмжээ авсан. Үүнтэй зэрэгцэн Европын холбоо Орос улбаны улсын шингэрүүлсэн байгалийн импортыг үе шаттайгаар хориглох шийдвэр мөн гаргасан байна. Тэгвэл өнөөдөр Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин эдгээр хоргийг хэрхэн хүлээн авсан болохоо сэтгүүлчдийн өмнө нээлттэй хэлсэн байна. Юун түрүүнд тэрээр Америкийн нэгдсэн улсын зарласан эдгээр хориг хоёр улсын хоорондох харилцааг эрсдэлд оруулж байгааг анхаарууллаа. Мөн Орос болон Украины хоорондох асуудлыг шийдвэрлэхэд нөлөө үзүүлэхгүй зэрэгцээ улсынх нь эдийн засагт нь тодорхой хэмжээгээр хохирол учруулах нь мэдээж боловч тийм их бишээ гэж үзэж байгааг хэлсэн байна. Мөн тэрээр Ираныхаа туршид ерөнхийдөө Орос улбаны улс иймэрхүү дарамт шахалтыг хүлээн авахгүй ялангуяа шийдвэр гаргалтын түвшинд нөлөө байхгүй. Орос улбаны улс гэхээс илүү газрын тосны үн өсснөөр Америкийн нэгдсэн улсыг барууны улс орнуудыг өөрсдийг нь илүү хүнд байдалд оруулж болзошгүй юм а гэсэн байр суурийг илэрхийлсэн байгаа юм. Мөн дашин дуртахад Томахок пуужны тухай мөн хальт байр суурь илэрхийлээд амьдсан байна. Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн сараас хойш Америкийн нэгдсэн улсын их баригчдыг Томахокийг алсын тусгал пуужинд Украинд нийлүүлэхийг зөвшөөрүүлэхийг бол хичээж байгаа. Одоогийн байдлаар Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance Tomahawk пуужинг Украинд нийлүүлэх талаар хэлэлцэж, бодолцож үзэж эхэлсэн гэсэн болохоос биш яг нийлүүлнэ гэсэн албан ёсны баримттай баталгааг бол өгөөгүй байгаа. Тэгвэл Оросын гүнд иймэрхүү пуужинг ашиглан давталгаа хийх юм бол Орос улбаны улсын их баригчид зүгээр хараад суухгүй өргөн цар хүрээний хатуу хариу арга хэмжээ авна гэдгийг Владимир Путин энэхүү сэтгүүлчдийн өмнө сэрэмжлүүлж ярьсан байна. Энэ өөрөө мөн дайны нөхцөл байдлыг дэвргэх аюултай шүү гэсэн анхааруулгыг хэлсэн байгаа юм. Владимир Путин Дональд Трамп нарын анх санал болгосон дээд хэмжээний уулзалт буюу Будапешт дахь хэлэлцээрийн тухайд тодорхой тов Владимир Путин хэлээгүй гэхдээ яриа хэлэлцээрийг хизээд илүүд үзэхээ хэлсэн байна. Тэгэхээр өргөжлүүлэн та бүхэнд Америкийн нэгдсэн улсын энэхүү хоргийн үр нөлөө ямар байх талаар мэдээллээ. Тэгэхээр Оросын хамгийн том энэхүү газрын тосны компаниудад хориг тавьж байгаа шийдвэр нь өөрөө Аз дахь хамгийн том Орос улбаны улсын Аз дахь хамгийн том худалдан авагч улсууд нь болох Хятад болон энэтхэг улс руу холбдог эрчим хүчний гол сүлжээг тасалдуулах, бууруулах эрсдэлтэй байж магадгүй байна гэж шинжээчид байр суурь илэрхийлж таамаглаж байна. Учир нь өөрөө энэ удаагийн Америкийн нэгдсэн улсын хориг нь өмнөх 7-гийн бүлгийн хэрэгжүүлсэн $60 үнийн хязгаартай механизмаас эрс ялгаатай байгаа. Энэ удаад үн ямар байх нь хамаагүй ерөөсөө Орос улбаны улсын газрын тосыг худалдаж авч болохгүй гэсэн утгатай хориг хэрэгжиж эхлэх гэж байгаа юм. Хоргийг хэрэгжүүлэх хугацааны эцсийн өдөр 11-р сарын 21 гэж тогтоосон байгаа. Тэгэхээр компаниуд, олон улсын компаниуд бараг 1 сар гаруй хугацаанд эдгээр хоёр компанитай гэрээгээ цуцлах эсвэл зогсоох шаардлагатай болно гэсэн. Ингэж хугацаа өгснөөр газрын тосны зах зээлд хэд хүчтэй шок үүсэхгүйгээр Орос улбаны улсад дарамт үзүүлэх боломжтой болж байгаа юм а гэж шинжээчид бол нөхцөл байдлыг дүгнэж байна. Роснефть болон Лукойл хамтдаа нийлээд Орос улбаны улсын өдөрт экспортлдог 4 сая баррел газрын тосны ойролцоогоор тал хувийг нь бүрдүүлдэг байгаа юм. Энэ дундаа барууны улс орнууд 2022 оны сүүлээр $60 үнийн дээд хязгаар тогтоосноос хойш Орос улбаны улсын экспортын ихэнх нь
Азийн улс орнууд руу чиглэх болсон байдаг. Статистикийг харах юм бол Хятад улс 9-р сард гэхэд өдөрт 2 сая баррел, Энэтхэг улс 1.6 сая баррел орчим газрын тосыг Орос улбаны улсаас импортлсон байна. Хоргийн нөлөө Энэтхэг улсын нефт боловсруулах үйлдвэрүүдэд шууд тусах төлөвтэй байгаа. Өөрөөр хэлбэл Энэтхэг улс хоёр дахь улсын хоригт тавигдах хоригуудаас сэргийлэх зорилготойгоор Орос улбаны улсаас худалдан авалтаа бууруулж болзошгүй байгаа юм байна. Энэ талаар Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын ихээр мэдээлэл хийж байсан. Ингэхдээ Энэтхэг улсын ерөнхий сайд Нарендра Модитай хэлэлцэж, хэлэлцээрийн үр дүнд Энэтхэг улсыг Орос улбаны улсаас газрын тос импортлохыг болиулах ийм зөвшөөрөл авсан гэж мэдээлэл хийсэн байгаа. Гэхдээ одоо хүртэл Нарендра Моди өөрөө энэ талаар тодорхой байр суурь илэрхийлээгүй хэвээр байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар Энэтхэг улсын өмчит Indian Oil, Bharat Petroleum, Hindustan Petroleum, Reliance Industries, HPCL, Metal Energy, ONGC зэрэг томоохон үйлдвэрүүд бүгдээрээ Оросын нийлүүлэлтээс хамааралтай байдгаа гэх тооцоолол бий. Түүнчлэн Роснефть болон Энэтхэгийн Nayara Energy компани ойролцоогоор 50% эзэмшдэг юм байна. Reuters агентлагт их сурвалжуудын өгсөн мэдээллээр Энэтхэг улсын компаниуд одоогоор худалдааныхаа баримт бичгүүдэд эхнээс нь шалгаж нийлүүлэлт нь Роснефть эсвэл Лукойлоос шууд хамааралтай эсхийг дүгнэж тодруулж байгаа гэх мэдээлэл нь. Гэхдээ илүү чухал асуулт нь энэ хориг үнэхээр хэрэгжиж эхлэх үү эсвэл хэрэгжээд эхэлсэн тохиолдолд хэр удаан үргэлжлэх вэ гэдэгт байгаа. Өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлууд Дональд Трампын гаргаж байсан шийдвэрүүдээс харахад бол эргэж буцсан шийдвэрүүд нэлээд байдаг. Тэгэхээр газрын тосны энэ асуудлаар Дональд Трамп, Владимир Путин нар нэг удаа уцаар ярихад л нөхцөл байдал эрс өөрчлөгдөж магадгүй байгаа юм. Ээжэд хонслох мэдээ. Бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улс буюу Умар Солонгос улсын удирдагч Ким Жон Ун, Умард Солонгос болон Орос улбаны улсын цэргийн ахын дүүсийн харилцаа давсралтгүй урагшилна гэж мэдэгдсэн талаар тус улсын төрийн мэдээллийн төв агентлагаас мэдээллээ. Тэрээр Оросын Курскийн бүс нутагт Украины дайралтыг няцаах ажиллагаанд оролцож амь үрэгдсэн улсынхаа цэргүүдэд зориулсан дурсгалын хөшөөний нээлтийн ёслолын үеэр ийхүү хэлсэн байна. Ким Жон Уны хэлсэн үгийг цааш харах юм бол хоёр улсын найрамдлыг цусаа урсган хамгаалсан цэргүүдийн нөхөрлөл харилцаа тасралтгүй үргэлжилсээр байх болно гэсэн байна. Түүний энэхүү нээлтэнд нь оролцсон гэж байгаа уг дурсгалын газар нь гадаадад үүрэг гүйцэтгэж байх үедээ амьнасаа алдсан хойд Солонгосын цэргүүдэд зориулсан түүхэн дэх анхны дурсгалын зохицолбор болж байгаа юм байна. Энэхүү музейд оршуулгын зохицолбор, дурсгалын танхим, хөшөө зэрэг багтаж байгаа юм байна. Өнгөрсөн жилийн яг өдөрт Умар Солонгос улсын цэргүүд Орос улбаны улсын айрамтай хамтран Украинд дайдаж эхэлсэн гэх мэдээллүүд гарч эхэлсэн байдаг. Эргэж сануулах юм бол 2024 оны 10 дугаар сард НАТО, Америк, бүгд найрамдах Солонгос улс буюу Өмнөд Солонгос улсын тагнуулын байгууллагууд Умар Солонгос улсын цэргүүд Оросын айрамтай хамтран Украинд байлдаж байгаа гэх мэдээллийг анхлан цацаж байсан. Үүнээс яг 1 сарын дараа Ким Жон Ун болон Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин нар иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг албан ёсоор баталсан. Энэ нөрөө энэхүү хоёр цөмийн зэвсэгтэй улсуудын хооронд цэргийн хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлсний дохио болсон юм. Энэхүү гэрээгээр аль нэг тал нь түрэмгийлэлд өртсөн тохиолдолд нөгөө улс нь бүх боломжит арга хэрэгслээр нэн даруй цэргийн тусламж үзүүлэхийг үүрэг болгосон байдаг. Үүний дараа Умар Солонгос улс 2025 оны 4-р сард анхудаа албан ёсоор мэдээлэл гаргаж цэргүүдээ Украины фронт руу илгээсэн. Тэдгээр цэргүүд нь Оросын армийн хамт Украины неонаци түрэмгийлэгчдийг устгаж Курскийн бүс нутгийг чөлөөлөхөд оролцож байгаа гэж мэдээлж байсныг тухайн үед төрийн мэдлийн агентлагаас мэдээлж байсан. Украин болон Өмнөд Солонгос улсын тагнуулын албадын тооцоололоор хойд Солонгос улс Орос руу 10,000 гаруй цэргүүдийг илгээсэн гэх тооцоолол бий. Гэвч тэдний одоогийн байдлаар амссан хохирлын хэмжээ бол тодорхойгүй байгаа. 2024 оны 9-р сард Өмнөд Солонгос улсын тагнуулын алба ойролцоогоор 2,000 Умар Солонгос улсын цэрэг амь үрэгдсэн гэж мэдэгдсэн бол 2025 оны 1-р сард Украины талаас хойд Солонгосын цэргүүд фронтоос татагдаж эхэллээ гэж мэдээлж байсан. Харин одоогоор Оросын талд хамтран байлдаж байгаа цэргүүд байгаа хэсэг нь тодорхойгүй баттай мэдээлэл байхгүй байгаа юм а.
За Израиль улсын улс төрийн баруун жигүүрийн улс төрчдийн олон жилийн мөрөөдөл болсон гэж хэлж болох үз баруун иргэний хэсгүүдийг албан ёсоор Израилийн газар нутгийн нэг хэсгэ гэж үзэх санаачилгыг өчигдөр Израилийн парламент хилэлцэж урьдчилсан байдлаар бол дэмжсэн. Тэгвэл өнөөдөр Израилийн чухал холбоотон улс болох Америк нэгдсэн улсын эрх баригчид энэхүү шийдвэрийг эрс эсэргүүцэж Америк нэгдсэн улс бүх дэмжлэгээ зогсооно гэж хүртэл анхааруулад амжжээ. Хэрвээ энэ улс төрийн зорилготой үйлдэл бол үнэхээр утгагүй бодлохгүй байлаа гэж би хэлнэ. Би хувьдаа үнийг доромжлол гэж хүлээж авч байна. Баруун эргийг Израильд нэгтгэхгүй дахин хэлье. Дональд Трампын засаг захиргааны бодлого бол баруун эргийг Израильд нэгтгэх ёсгүй гэсэн байр суурь. Энэ бодлого цаашдаа ч үргэлжилнэ. Энэхүү мэдээлэлээ зэрэгцэн Дональд Трампын Times сэтгүүлд өгсөн ярилцлага нийтлэгдсэн байна. Ярилцлагадаа Дональд Трамп Израиль барууны эргийг нэгтгэх юм бол Америк нэгдсэн улс бүх тусламжаа зогсооно гэсэн байж. Намун JD Vance-ийн анхааруулга мэдээлэлдээ зэрэгцэн Дональд Трамп цагаан ордонд сэтгүүлчид түүнээс Йорданы баруун эргийн талаар асуух үед Израиль баруун эргийг нэгтгэх явдлыг хүлээн зөвшөөрөхгүй ийм зүйл болохгүй гэдэгт итгэлтэй байна гэж хэлсэн байна. Израилийн парламент буюу Кнесет 5 гарагт 2 хуулийн төслийг баталсан. Нэг нь баруун эргийн бүх сууринг Израильд нэгтгэх тухай, нөгөө нь зөвхөн суурин Мали Адумимыг нэгтгэх тухай байсан. Эдгээр төслийг баруун жигүүрийн сөрөг хүчний гишүүд санаачилсан. Беньямин Нетаньяху болон түүний Ликуд намын олон гишүүд эсэргүүцсэн боловч сөрөг хүчнийхний дэмжлэгтэйгээр батлагдсан байгаа юм. Энд анхааруултанд Локидийн гишүүдийн дундаас зөвхөн нэг хүн тодруулах юм бол хуучин парламентын дарга ясан Юлия Эдерштейн гэх хүн Беньямин Нетаньяхугийн байр суурийг зөрчиж төслийг дэмжсэн санал өгснөөр хуулийн санал 25-24 гэсэн харьцаатайгаар батлагдсан байгаа юм. Одоо энэхүү хуулийн төсөл холбогдох хороондоо шилжиж 3 шатны санал хураалтыг давах ёстой. Харин Америк нэгдсэн улсын эрх баригчдын эдгээр анхааруулгууд энэхүү хуулийн төслийг батлагдаж чадах хэсгэд тодорхой хэмжээгээр нөлөөтэй байх нь бол мэдээж байгаа. Учир нь Израиль улс нь Газан зуруусын дайны улмаас хөрш зэрэгэлдэх улс орнуудтайгаа тун таагүй харилцаатай болоод байгаа. Үүн дээр нэмээд Газан зуруусын хүмүүлгийн хямрал гамшигын түвшинд хүрсэн асуудлаар олон улсын ширүүн эсэргүүцлийг Израиль улсын эрх баригчид дагуулж байгаа. Тиймээс Америк нэгдсэн улс гэх гол холбоотон улс баруун эргийг нэгтгэх төлөвлөгөөнөөс болж алдах сонголтыг хийхгүй байхаа гэсэн хүлээлт байна. Мэдээллийн төгсгөлд нэг зүйлийг дурдах яхаа аргагүй хэрэгтэй. Йорданы баруун эргийг Израильд нэгтгэх нь өөрөө олон улсын хууль дүрмийг зөрчсөн үйл явдал. Тодорхойлох юм бол нэгдсэн үндэсний байгууллагын дэргэдэх олон улсын шүүх 2024 онд гаргасан шийдвэртэй Израиль Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэрээс гарч түүний дотор баруун эргийн суурингуудыг нэн даруй буцаан татах ёстой гэж дүгнсэн байдаг. Гэтэл одоо хүртэл Йорданы баруун эрэг болон зүүн Иерусалимд 700 мянга гаруй израильчууд амьдарч байгаа. Олон улсын хуулиар эдгээр суурин бүгд хууль бус юм а. Өнөөдрийн сүүлчийн онцлог мэдээ. Тэгэхээр болон болохгүй гэж нэлээд наас цааш болоод байсан Хятад улсын дарга Ши Жинпин болон Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзалт эх 7 хоногт эцсийн байдлаар товлогдсон байна. Тодорхойлох юм бол 10 дугаар сарын 30-ны өдөр бүгд найрамдах Солонгос улс буюу Өмнөд Солонгос улсын Кёнжо хотод болох Аз намхан далайн дээд хэмжээний уулзалтын үеэр талууд уулзнаа гэж цагаан ордноос баталлаа. Энэ нөрөө Дональд Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдсноос хойших хоёр талын анхны нүүр тусан уулзалт болох юм. Энэ уулзалт өнгөрсөн сараас хойш яригдж байсан ч энэ хооронд чамгүй их дуйлан шууган гараад амьсан. Тухайлх юм бол энэ сарын ихээр Хятад улс газрын ховор элементийн экспортоо чангатгаж ингэхдээ шинэ гаргасан журам нь Америк нэгдсэн улсын компаниудыг ихэвчлэн онцолсон байсан. Хариуд нь Дональд Трамп өнгөрсөн 7 хоногт Хятад улс газрын ховор элементийн экспортоо хязгаарсан бодлогоо сулруулахгүй бол 11-р сараас бараанд нь 100% гайлын тариф ноогдуулна гэж сүрдүүлсэн байдаг. Мөн Ши Жинпинтэй хийх уулзалтанд туслагдаж магадгүй гэсэн их сурвалжуудын мэдээлэл бас явж байсан. Харин эцэст нь ийхүү хоёр улсын удирдагчдын уулзалт сая дурдсанчлан Аз намхан далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын хүрээнд болох юм байна. Энэхүү уулзалт нь өөрөө 10 дугаар сарын 31-ээс 31-ээс 11-р сарын 1-ний хооронд Кёнжо хотод зохион байгуулагдана. Дональд Трамп Ши Жинпин нар энэ онд уцаар 3 удаа ярилцсан. Хамгийн сүүлд 9-р сард TikTok-ийн асуудлаар Америк нэгдсэн улс дахь үйл ажиллагаануудыг эргэн сэргээх тухай талууд хэлцэж байсан. Харин хамгийн сүүлд 2019 онд Дональд Трамп анхны бүрэн эрхийн хугацаанд нүүр тусан уулзалтыг Ши Жинпинтэй хийж байсан байдаг. Одоогоор Дональд Трампын хэлж байгаагаар Ши Жинпинтэй шууд ярилцах нь хоёр орны хоорондын удаан хугацаанд үргэлжилж байгаа гайлын татвар, худалдаа, фентанилийн хууль бус 8 зэрэг асуудлуудыг шийдэх хамгийн үр дүнтэй арга зам юм а гэж үзэж байгаа юм байна.
Америк болон Хятад улс нь 5 дугаар сард байгуулсан төр худалдааны хэлэлцээрээр хэлэлцээрийг бол одоогоор баримтуулж байгаа хүчинтэй хിവэрэ энэхүү хэлэлцээрийг батлагдах хүртэл талуудын хоорондох тарифын хэмжээ 3 оронтой тоо руу ороод исэн. Дэлхийн газрын хор элементүүдийн 80 гаруй хувийг боловсруулдаг Хятад улс нь өөрөө автомашин, ухаалаг гар утас, батарей зэрэг өндөр технологийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээнд ноёрхож байгаа нь нууц биш. Энэ нөөрөж Америк нэгдсэн улсын хувьд гол өрсөлдөөний асуудал болоод байгаа юм. Америк нэгдсэн улс Хятадын эсрэг өндөр тариф тогтоож болох ч гэлээ Хятад улс зүгээр хараад суухгүй эсрэгээрээ газрын хор элементийн салбар дахь давуу байдлаа ашиглах боломжтой гэсэн үг. Ийм боломжтой гэдгээ ч удаа дараа харуулж байгаа. Энэ нөрөө талууд дундын шийдэл олж аль талтай харилцан буулт хийх ёстой гэдгийг илэрхийлж байгаа юм. Харин бүгд найрамдах Солонгос улс дахь энэхүү уулзалтаар яг ийм үр дүн гарах байхаа гэсэн хүлээлтийг шинжиж тавьж байна. Мөн дашим дурдахад Дональд Трамп энэ удаагийн айлчлал нь Азийн бүс нутгийн улс орнуудад хийж байгаа томоохон хэмжээний цогц айлчлал. Тэрээр бүгд найрамдах Солонгос улсад айлчлах үеэрээ ерөнхийлөгч Ий Жамионтой уулзсан. Мөн Нямгарагт Малайзад болох зүүн өмнөд Азийн орнуудын холбооны дээд хэмжээний уулзалтанд мөн оролцсон. Түүнчлэн Япон улсын шинэхэн ерөнхий сайд Такаичи санаатай уулзахаар төлөвлөсөн талаар цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга мэдээлсэн байгаа юм ба. Мэдэргэлж байна. Мэдээллийн төгсгөлд зарим мэдээллийг товчоор багслан мэдээлнэ. Их Британи улсын хаан 3 дугаар Чарльз болон Паплам Леонор Систиний сүмд залбирч 1534 онд хаан 8 дугаар Хенри Ромын сүмээс салан тусгаарснаас хойш Английн хаан болон католик шашны тэргүүнээр анх удаа хамтдаа мөргөл үйлдсэн түүхэн үйл явдал боллоо. Микеланжелогийн сүүлчийн шүүлт хамны дор болсон энэхүү залбирал нь шашны 500 жилийн хагарлыг зогсоож байгааг илтгэсэн бэлэг тэмдэг болж Христийн хоёр урсгалын хоорондын итгэлцэл эв нэгдлийг сэргээх алхам гидэж байна. Эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн дэлхийн дээд амжилтын эзэн Кенийн тамирчин Рут Чепингетич 3 жилийн хугацаанд уралдаанд оролцох эрхээ хасуулжээ. Тэрээр энэ оны Лондонгийн марафонд оролцох төлөвтэй байсан боловч 3 дугаар сард өгсөн шээсний шинжилгээнд нь хуулиар зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 190 дахин их буюу 3800 нанограмм миллилитр гидрохлоропиацид илэрчээ. Хэдийгээр тэрээр 2028 хүртэл тэмцээнд оролцох эрхгүй болсон боловч дэлхийн рекорд нь хിവэр үлдгэж. Учир нь түүний сэргээшин шинжилгээ Чикагогийн марафоны дараа гарсан юм байна. Криптовалютын бирж Binance-ийн үүсгэн байгуулагч Чампион Жао ерөнхийлөгч Дональд Трампын өршөөлөөр сурлагдсан талаар цагаан ордноос мэдээллээ. Жао нь мөн угаах гэмт хэргийг дэмцэн гэж буруутгагдаж хорихол хүлээгээд байсан юм. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левит Дональд Трамп үндсэн хуулийн дагуу эрхийг хэрэгжүүлж Жо Байдены цаа цагиргааны криптовалютын эсрэг кампанит ажлын үеэр шудраг бусаар ял авсан Жаог өршөөж өгнө гэж мэдгдсэн юм. Мөн Жао ямар нэгэн ловер хийгээгүй хэрэгт бодит хохирч байгаагүй атал Жо Байдены цаа цагиргаа крипто салбарыг хавчин шахах орлогын хүрээнд түүнд ял өөрүүлсэн гэж тайлбарлажээ. Шинэ Зеланд улсын парламент 16-аас доош насныхны захин сүлжээний хэрэглээг хязгаарлах тухай хуулийн төслийг хэрэглэхээр олжээ. Энэ нь хүүхдүүдэд учирч болзошгүй захин орчны хор хөнөөлөөс өрчлөн сэргийлэх чиглэлд хийгдэх томоохон алхам гэж ажиглагчид үзэж байна. Төслийн дагуу сошиал медиа платформуд хэрэглэгчийн насыг баталгаажуулах тогтолцоо нэвтрүүлэх ёстой бөгөөд энэ нь 2024 онд батлагдсан Австралийн ижил төстэй хуулийн загвартай ижил байх юм байна. Хууль санаачлагч их баригч үндэсний намын гишүүн Кэтрин Вэдийн өргөн барьсан энэхүү хуулийн төсөл намын дэмжлэгийг авч байгаа боловч эслийн бусад түншүүд байрсараа хараахан илэрхийлээгүй байна. Та бүхэнд олон улсад болж байгаа онцлог үйл явдлуудаас таймлан мэдээлэлээ анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.